юм тохиолдохоор яг тэр удаадаа яг тэр үедээ юм анзаардаг. Би энэ болохгүй юм шүү дээ. Одоо би ингээд яаж ингээд амьдж яасан, эсвэл би яаж ингээд юмудаа хийгээд явж яасан, эсвэл би яагаад ингээд ийм үү хоол идэгсэн, тэгвэл ийм байр одоо ингээд ийм ситуашнд одоо ингээд орохгүй шүү дээ. Эсвэл би яагаад ийм хөдөлгөөн хийдэг байсан, миний би ч одоо амар ингээд хүмүүс яг хизээдээ өөрчлөгддөг гэж бодож байна. Хүмүүс ингэ явсаар гэж сүүлд нь ухаардаг. Яг тэр сүүлд нь болохоор нэг муу юм тохиолж магадгүй, эсвэл нэг өвчин тус магадгүй, эсвэл ашаасаа гаж магадгүй, эсвэл нэг муу юм тохиолдохоор яг тэр удаадаа яг тэр үедээ юм анзаардаг. Би энэ болохгүй юм шүү дээ. Одоо би ингэ яаж ингэж амьдж яасан, эсвэл би яаж ингэ юмудаа хийгээд явж яасан, эсвэл би яагаад ингэ ийм үү хоол идэгсэн, тэгвэл ийм байр одоо ингэ ийм ситуашнд одоо ингээд орохгүй шүү дээ. Эсвэл би яагаад энэ хөдөлгөөн хийдэг байсан, миний би ч одоо амар суулгацсан байна гэх юм уу. Тэгээ би яагаад ийм юунд орчваа, би яагаад ингээд ийм амьдрал орчваа гэд хүмүүс ингээд бодоол яадаг да. Тэгээ яг тэр үедээ ингээд хүмүүс ингээд би ингээд өөрчлөх хэрэгтэй байна, би амьдрал өөрчлөх хэрэгтэй юм гэж боддог. Яг сүүлд нь тэрийг анзаардаг, яг сүүлд нь ухаардаг. Тэгээ та нэг яагаад ингэ яг өмнө хийж болдгүй. Яг тэр байдлаасаа орхосоо яг энэ эхнээсээ яагаад өмнө хийж болдгүй. Яагаад тэр хамгийн ихэндээ ингэ би ингэж явъя гэхэд ингэж боддгүй. Яг сүүлд нь боддог, яг ингэ хэцүү үедээ яг тэр өвцөн үедээ яг тэр юун дээр л ухаардаг. Бид нэр өдрөө олон сонголт хийдэг. Тэгээ тэр бүх сонголтнууд нь маань бидний ирээдүйг тодорхойлдог. Одоо ялангуяа өглөө босъё гэж бодъё. Та өдрөө өглөө босоолынхан бол тэр 8 хэцүү штэ. Та өглөө ингээд сэрхэд амар ядаадаг гэж магадгүй. Гэхдээ орой сэрхэд жисэн амар хэцүү. Яад гэвэл та өдөржингөө ингээд 12 цаг сэрлэе гэж бодъё. Тэгээд хийх юм дараа амар их байдаг. Тэрэндээ амар стресстэй л тэгээд хэцүү болдог. Харин дасгал хийх гэсэн амар хэцүү. Гэтэ дасгал хийхгүй гэсэн дараа нь амар хэцүү болдог. Яад гэвэл дасгал хийгээл ядаж 7 ногтой 3 удаа хийгээл ахын бол дараа 30 40 жилийн дараа таны бие ч амар хүчтэй байна. Эрүүл байна. Харин та дасгал хийхгүй ингээ явсаар л хагаад дараа нь 30 40 жилээ таны бие чинь амар амхан яддаг болно, амар явхач хэцүү болно, амар хэцүү болвол одоо энийг би юу хэлэх гээд байгаа юм бэ гэх юм бол энэ одоо бүх хэцүүнүүдээ хийж дараа нь амар амархан болно. Энэ нь болохоор би бүх юмнуудыг ярьж байна. Одоо зөв хооллох, дасгал хийх, юмнуудаас сурах, одоо өглөө босох, зөв хоол идэх бүх юмнуудыг тэдний талаар ярьж байна. Тэд нар болохоор тэдний талаар яхаа амар хийхтэй одоо бид хийхтэй амар хэцүү байдаг. Яад гэвэл амар эрч хүчин шаарддаг. Тэгээд цаг эрч хүчин шаарддаг. Гэтэ дараагаар ингээд том өнцгөр харах юм бол одоо тэр бүх амар хэцүү хийж байгаа юмнуудыг ингээд авах юм бол дараа нь бидний амьдрал амар болдог. Яад гэвэл бид нар хэцүү юмудаа эхлээд хийсэн болохоор харин одоохондоо амарх юмудаа эхлэх юм бол одоо бие ачлахгүй зөв хоолгүй, зөв идэхгүй юм дээр сууж идэх юм бол дараа нь амьдрал хэцүү амар хэцүү байна. Гэхдээ дараа нь ингээд ялангуяа 30 жилийн амьдралаа өөрчлөлт болно л да. Гэхдээ танд амар хэцүү байна. Одооноос эхлээд харин илүү хэцүү юмнуудыг хийж хэцүү юм хийж таны дараа нь амьдралч арай амархан байна. Одоо энэ mindset нь болохоор би нэг подкаст сонсож байсан. Энэ нь болохоор choose your heart гэдэг. Та чи өөрөө хэцүү юм өөрөө сонго. Яад гэвэл би ингэж жишээ өгсөндөө дасгал хийх. Та дасгал хийхдээ амар хэцүү байдаг, амар ядардаг. Би чи ингээл дараагийн үед босоод ирэхдээ амар ингээ өвддөг. Гэхдээ та ингээд дараа нь ингээд дасгал хийсээр агаад дараа хэдэн жилийн дараа таны би чи амар ирж үжтэй. Ингээд эрүүл байна. Тэгэхээр чи энэ хэцүү юм чинь дараа нь амар амархан болж байгааз. Харин та өдрөөр дасгал хийхгүй явсаар агаад та ингээд 30 40 50 60 настай болохоор явж хэцүү болж магадгүй нуурч амар хүддэг.
болдог гэж магадгүй. Тэгэхээр дараа нь амар хэцүү болдог. Тэгээ та алин сонгомоор байна. Одоо ингээд амар ингээд хэцүү мэ хийгээл дараа нь амархан болох уу эсвэл амар ингээд амархан байж дараа нь амар хэцүү болох уу? Тэгээд бүх одоо ингээд амьдрал ингээд ахын бол бүх ингээд юм ингээд хэцүү байдаг. Амархан зүйл гэж байдгүй. Тэгээд ялангуяа ажил хийж байхад бүх хүн ингээд ажил хийж чаддаг шүү дээ. Тэгтээ сайн амар ажилтай амар сайн болохын тулд амар хэцүү байдаг. Ингээд юм сонгохдоо дараа нь өөрийгөө төсөөл 30 жилийн дараа ч юм уу 20 жилийн дараа ч юм уу одоо 20 30 жилээр жоох хэцүүж магадгүй 10 жилийн дараа та өөрийгөө төсөөл. Та ямар баймаар байна? Ямар амьдралтай баймаар байна? Ямар мэдрэмж авмаар байна? Ямар юу хиймээр байна? Юу үзмээр байна? Ингээд тэрийг нэг төсөөл. Тэрийг төсөөлж иж та одоо ингээд дараа нь юм сонгохдоо одоо та ингэж бодно. Яагаад гэвэл одоо дараа нь миний 10 жилийн одоо ануужин юу хийх вэ? Юу өмсөж байна? Юу хийж байна? Юу бодож байна? Ямар хүрээлэнтэй вэ гэж тэм хүмүүс ингэ бодно шүү дээ. Тэгэхээр та дараа нь одоогийнхоо сонголтоо тэрнээс хамаарат сонголтнуудаа бүгдийг хий. Одоо таны 10 жилийн хүн чинь ямар байна? Ямар эрүүл байна уу? Ямар хувц өмсөж байна? Дасгал хийж байна уу? Ямар ажил хийж байна? Эсвэл юу сурч байна гэл бүх хүмүүдаа тэр одоогийн амьдралаасаа бүх ингээд сонголтнуудаа хийж эхэл. Тэгжээж таны дараа нь 10 жилийн дараа тэр мөрөөдөлтөд хүрэх амар боломж нь амар том болж байгаа шүү дээ. Яг тэгвэл та бүх сонголтнуудаа та өөрийнхөө 10 жилийн үр төлөж байгаа. Харин та тэрийгэ бодохгүй байх юм бол дараа нь танд нэг амьдрал чинь дараа нь хэцүү юм та ингээд магадгүй бож магадгүй. Би нэг яа дараа өмнө би дасгал хийсэн. Миний би амар муу байна гэх юм. Тэгэхээр бүх юмнуудаа та өөртөө зориул 10 жилийн дараа та юу болмоор байна? Юу тэрнгээрээ та өөрийнхөө сонголтуудаа бүх сонголтуудаа хий. Одоо энэ чинь бас create your alter ego тэ жоохон тусдаж магадгүй. Яагаад гэвэл таны ингээд та юу ч болмоор байгаа таны ингээд амар successful person байж болмоор гэж магадгүй. Тэр хүн энд орчин дэлхийд байгаа. Тэгтээ тань амар ингээд famous person гэсэн энэ орчинд байгаа. Таны мөрөөдөл юу ч жилийн амар ингээд амар алдартай тогоочж болно. Таны мөрөөдлөөс хамаарат тэр бүх таны өөр хүмүүс чинь энэ дэлхийд байгаа. Тэгэд юу төсөөлөд байна гэх юм бол таны сонголтууд. Та ингээ юу ингээд хийм. Таны сонголт чинь таны 10 жилийн дараа байх хүнийг тодорхойлно гэсэн үг. Та одооноос юу хийж эхэлж байгаа? Одоо ингээ та сайн анзаараад байна. Юу хийгээд байна? Юу идэж уугаад байна? Гэж сайн бод. Тэгээд нэг дисклеймер хийчихэд одоо ингээд хараад байхад амар олон хүмүүс, амар олон жоо хүүхдүүд, бага насны хүүхдүүд ингээд амар их электрон тамхи татж байгаа. Тэр нь болохоор амар муу. Одоо ингээд та ингээд сайн мэдгүй бах. Яагаад гэвэл электрон тамхи чинь ингээд тамхинаас ингээд жоохон амар нас илүү сайн байх гэж хүмүүс бодож яж магадгүй. Гэхдээ электрон тамхи чинь амар хортой, амар таны ингээд мэддэггүй ч гэсэн та электрон тамхи татаалах юм бол таны биеийн амар их хор нөлөө үйлчлдэг. Тэгээд хүмүүс ингээд амар ингээд тамхинаас илүү энэ ч надад юу ч яахгүй шүү дээ. Өнөр 8 гоё юм чи надад зүгээр гэдэл байгаад байх юм бол таны ингээд дараа нь би ч амар муудаж эхэлдэг. Хүмүүс тэрийг ингээд анзаарахгүй юм шиг сайн мэдгүй болохоор ингээд биеийг дараа амар ингээд муулгаж байхгүй. Та ингээд одоо электрон тамхи татсан гэсэн дараа 30 жилийн дараа та ингээд хот халтвар ингээд тусах юм бол танд амар хэцүү шүү дээ. Гэхдээ тэр электрон бүх тамхи дээр ингээд болж иж дараа та эрүүл амьдан одоо ингээд электрон тамхины талаар одоо энэ шинэ гарсан болохоор хүмүүсийн мэдлэг дээр ингээд сайн байхгүй баг. Тэгтээ та өдөр болгоо ингээд
уншаад байх юм бол тэр электрон тамирчид таны биед чинь жижиг юм ингээд DNA чинь таны бүх DNA-д ч өөрчлөлтөөр оруулдаг. Тэгээд тэр юу ч одоохондоо ингээд өөрчлөлт мэддэхгүй байгаа байж магадгүй. Гэхдээ та хэдэн жилийн яах юм бол тэр чинь ингээд жижиг юм чинь амар ингээд том болдог. Тэгэхээр та одооноос эхлээд электрон тамхиа яг одоо тамхиачсан бол тэгтээ электрон тамхи яагаад би яриад байгаа юм бэ? Амар олон хүмүүс хэрэглэж байгаа нь. Яа жимсэн ч хүмүүс хэрэглэж байна. Тэгээл амар жоох хүмүүс хэрэглэж байна. Тэгээ тэрийн ихээ жоохон тосоогоор гэж би үзэж байна. Тэгээ та одоо өөрийнхөө хэцүү юм яг одоо суг. Одоо гойд амар хэцүү болбоо юм уу? Дараа нь амар амархан болох уу? Эсвэл одоо амар амархан болвол дараа нь амар хэцүү болох уу? Та одоо ингээд ийм юутай майндсеттэй ингээд бодох юм бол та 10 жилийн дараа та хүссэн мөрөөдлөдтэй амар биш болох уу? Байж болно. Таны ингээд хэлж байгаа шүү би хэлсэн шүү дээ. Таны бүх хүсэж байгаа мөрөөдөл чинь энд байдаг. Энэ дэлхийн ертөнцийн байдаг. Гэхдээ тэр нь болохоор юунаас хамаардгүй гэх юм бол та өөрөөсөө л хамаардаг. Таны үүдлээс ч хамаардаг. Тэгээ одоо та юу сопмаар амар хэцүү болох уу? Эсвэл амар амархан болох уу? Тийм учраас та өнөөдрөөс эхлээд choose your heart хэцүү юм аа яг одоо сонгоорой. Тэгээд өнөө видеог үзсэнд маш баярлалаа. Тэгээд дараагийн 7 өнөختөлцөө